Record. За энэ preposition гэсэн үг байна. Тэгээ prepositions гэдэг нь утгуур гэсэн үг. Монгол хэлэнд ширээн дээр, ширээн доор, ширээний хажууд, ширээний ард, ширээний өмнө гэхэд дээр, доор, хажууд, өмнө гэдэг энэ ширээ гэдэг үгийнхээ ард нь дагаж ороод байгаа учраас дагвар гэдэг нэртэй байдаг. Тэгтэл англи хэлэнд тэр дээр, доор, хажууд, өмнө гэсэн үгийнхээ өмнө ордог учраас үгээ ухтаж ордог учраас утгуур гэж хэлдэг. On the table гэх ширээн дээр, behind the table гэх ширээний ард, next to the table гэх ширээний дэргэд, in front of the table гэх ширээний өмнө тал, under the table ширээний доор гэх тий. Тэгэхээр доор ширээ, ард ширээ гэдэг үгээ ухтаж ороод байна тийм ээ. Тэгээд утгуур гэдэг нэртэй болсон. За тэгээд энэ чинь дэшт байнга ирдэг нэг байнга орж ирж идэг нэг юм гурван утгаар багтдаг юм. In, on, it гэдэг. In, on, it гэдэг. Энэ гурван утгаар гуруулаа монголоор орчуулах юм бол дэ, ангид гэдгийн дэ, гэрт гэдгийн тэ, Улаанбаатарт гэдгийн тэ, Монгосны бодол дээр гэдгийн дээр. За тэгээд энийг тэгээд ямар үгийн урд энийг хэрэглээд, ямар үгийн урд оныг хэрэглээд, ямар үгийн урд этийг хэрэглэх вэ гэдгийг дүрэн байгаад байгаа. За ингэчүүл яаж юм? Араа том. За араа том байна уу те? За энэ гэдэг нь байна шүү дээ. Одоо тэгээ бас энэ on it чинь гуруулаа яг цаг хугацаа заадаг. Хизээ гэсэн асуултанд хариулагдаад. Одоо чинь хизээ гэдэг асуултанд хариулагдаад энэ чинь энэ 9 өөр юм байгаа. Энэ 6 өөр юм байгаа. Энэ 4 тэгээд 19 одоо энэ гэдгийг хизээ гэдэг асуултанд хариулаад энэ on it-ийг хаана гэдэг газар орон хаана гэдэг асуултанд хариулагдаад энэ on it чинь за энэ 4 юм. За тэр нэг бичлээ авч үзье. Шууд бичээд явуулсан. Одоо энэ гэдэг утгаарыг энэ 100 заасан үгийн урд бичнэ. 19-р зуунд гэвэл in the 19th century гэх юм шүү тийм ээ. За 1-р 100 за хизээ in the 19th century 19-р зуун тийм ээ. За дараа нь за тэгвэл 20-р зуунд гэвэл юу гэж хэлэх вэ? 20-р зуунд гэвэл in the 20 гэх 20-р гэх 20th гэх. Тэгэхээр үгүй in the 20th century in century гэдэг маань 100 гэсэн үг. За бас 2-дугаарт нь энэ гэдэг утгаарыг яах нь вэ? 10 жилээр 70-аад он, 80-аад он, 90-аад он гэхэд энэ гэдэг утгаар хэлнэ шүү дээ. Одоо жишээ нь in the 18s тэгэхээр юу гэж үгж байна? 90-аад он гэх юм шүү дээ. За ард нь 70, 80 гээд 90 гэдэг бас тэрийнхаар дээс нэмэл хэлчихнэ. За 80-аад онд гэвэл юу гэж хэлэх вэ? 80-аад онд гэвэл юу гэх вэ? 19 in the 90s гэнэ тий. За дараа нь хэдэн онд гэвэл бас энэ нөхцөлөөр хэрэглэнэ. Одоо оног хэлэхдээ 2 байгаа хэлждэг шүү. 1990 гэвэл 19 эргээ хэлж ш тийм ээ. 1990 онд гэвэл in 1990 гэлж гэнэ тийм ээ. 1995 онд гэвэл юу гэж хэлэх вэ? Энэ цэгүүдийн чи оронд л энэ гэдэг утгаар чи ирээд байгаа шүү дээ тий. За 1995 онд гэвэл юу вэ? 1995. 1995. За тэгэхээр 100-ны өмнө тэдгээр 100 гэвэл энэ утгаарыг хэрэглэх юм байна. 70-аад онд 80-аад онд гэвэл энэ утгаарыг хэрэглэх юм байна. Тэдэн онд гэвэл энэ утгаарыг хэрэглэх юм байна тийм ээ. За тэдгээр сард 1-р сард 2-р сард 3-р сард 4-р сард гэвэл бас энэ утгаар. Одоо жишээ энэ марч гэвэл яах нь вэ? Тэдгээр сард гэсэн үг. Энэ марч гэхээр
Энэ марч гэхээр микрофон онгойлгочгоо тэгээ буруу зөв хамаагүй хэлж байгаа л сурч ш тэрэ. За энэ марч гэхээр юу гэсэн үг? 3 дугаар сар тий. За 10 дугаар сар тэгвэл юу гэж хэлэх вэ? 10 дугаар сар тэгвэл микрофон шууд энэ октябр. Энэ октябр. За хэдэн сар тэгвэл дандаа л ингээд сарын нэрийг хэлээд болно шүү тийм ээ. За дараа нь энэ seasons гэж байна гэсэн үйлрэл нөө жилийн дөрөв намар өвөл 100 гэдэг. Жишээ нь дээр үг чинь in spring гэхээр хаврын цагт тий. Зуны цагт нь юу гэж хэлэх вэ? Зон чи юу лээ? Зун чинь summer. Тэрхүү. Энэ summer гэх тийм ээ. За өвлийг winter гэдэг. Өвлийн цагт гэвэл юу вэ? Өвлийн цагт гэвэл энэ winter гэх юм. Нээчгээ тэгээ ярилцвал толгойч үлдэн шүү дээ. За эсвэл энэ future past өнгөрсөн цаг, future ирээдүйн цаг, present гэдэг одоо цаг гэдэг. Энэ гурван үгийн урд дандаа бас энэ in the future, in the present, in the past гэдэг. Энэ гурван үгийн урд бас энэ өгтөр байх нь шүү дээ. За дараа нь баярын нэрийн өмнө энэ өгтөр байх нэ. In the Easter holiday. Тэ. За дараа нь өдрийг 2 3 хуваачдаг шүү дээ тийм ээ. Өдрийг 2 3 хуваа. За өглөө гүр өдрөөр оройгоор бас энэ in the morning гэхээр өглөө гүр өдрийн цагаар юу вэ? In the afternoon. Оройн цагаар юу вэ? За одоо ингээд хизээ гэдэг асуултанд хариулъя да. 100-ыг заагаад юу тэгээд тэдэн сард за тэгээд энийг орхисон байна энэ 5 7 хоногийн энэ тэгээд за ингээд энэ хизээ гар энэ гэдэг үгтэй ийм 9 янзаар хэлсэн тийм ээ. За одоо тэгвэл он гэдэг өгтөртэй ямар тохиолдолд хэрэгэлдэг юм бэ гэхээр одоо багш нарын өдөр, уурхайчдын өдөр, эмч нарын өдөр гэдэг байдаг шүү. Teachers Day, Doctors Day, Miners Day гэх энэ day гэдэг нь орцсон байж ивэл on гэж хэлнэ. On Teachers Day, on Miners Day гэх за эмчийн өдрөөр гэвэл юу вэ? Эмчийн Doctors Day. За энэ 7 хоногийн 7 өдрийн өмнө дандаа он өгтөр тий. За одоо тэгвэл нэг өдөр юу гэх юм? On Monday. Тий. 5 дахь өдөр юу гэх вэ? On Friday. 7 хоногийн өмнө даваад баасан мегмарт гэвэл дандаа онтой хэлэх нь шүү тий. Энэ 7 хоногийн өдөр дээр оныг хэлэх үү, энийг хэлэх үү, этийг хэлэх үү гэдэг энэ бол заавалчгүй орж ирдэг. Яэштэр бол гарцаагүй орж ирдэг. За одоо дараа нь сар нь өдөртэй гэвэл дан сар 3 дугаар марч гэжсэн тий. Одоо энэ 4 дугаар сар энэ април гэснээр ард нь өдөр нь ороод ирчлээ шүү дээ. Энэ бол юу гэж байна? 4 сарын өдөр нь ороод ирчих юм бол онтой. Өдөр болохгүй дан сар байвал энтэй. Ойлгосноо? За тэгээд April 3 гэхээр 4 сарын 3-нд болох юм тийм ээ. За хүүхдүүд яаж андуурдаг вэ гэхээр сар байж гин гэдэг юу ячдаг те. Энэ те. Нэг тоо байж идэг өдрийн заасан. Тэгээд тавдаг шүү. Сарын ард байна уу тэрийгээс харна те. Сар нь өдөртөө оныг хэрэглэнэ. За тусгай өдөр байвал яах вэ? Онтой.
Бидний төрсөн өдрөөр миний төрсөн өдөрт гэвэл on my birthday гэнэ тий. За weekend гэдэг өмнө on байх. On the weekend. On гэв амралтын өдөр. Тэ хагас гэвэл on the weekend гэнэ. За одоо энэ дээр ингээд 7 хоногийн өдрөө хэлээд тэгснээ өдөр нь оройн гэвэл яг уу. За өглөө өдөр оройн гэвэл онтой байх нь шүү дээ. Уулын 7 хоногийн 7 хоногийн өдөр өмнө он дээрс нэмээд өдрийн бүтэн саяны өглөө гэж on Sunday morning гэж хэлчихнэ. Хагас өдрийн орой гэж үгүй. Хагас өдрийн орой нь On Saturday. Evening on Saturday. Evening. 1 2 3 4 энэ 6 тохиолдолд on гэдгийг хизээ гэсэн утгатайгаар хэрэглэнэ тий. За одоо хизээ гэсэн асуултанд хариулагдахаар энэ 4 тохиолдолд хэрэглэнэ. За энэ цагийн өмнө хэд цагт 8 цагт 10 цагт 3 цагт 10 цагт юу өгөхгүй? Энэ өглөөнийх бол AM гэж чинь. Өдөөс хойш За одоо ерөөсөө энэ midnight гэдэг юм эт байна гэж шууд хэлчих. At midnight гэх шүн дундгал at midnight гэдгээр хэлчих. Тэгээд болоо. За энэ moment гэдэг үгийн урд дандаа эт байна. At the moment гэхээр яг одоо at the moment гэдэг. At midnight at the moment гэж шууд энэ хоёр хөл хэлээд болоо. За одоо баярын нэр одоо нэрийн баярын гэдэг дэйтэй байгаа шүү дээ. Тэр дэйг нь аваад хайчих байх нь шүү дээ. Энэ Teachers Day on Teachers Day дэйг нь хайчих юм бол at Teachers гэх юм шүү дээ. Дэйг нь хайсан уу хаяг тэрийг бодож явах хэрэгтэй байна тий. За одоо тэгээд энэ on at-ийг хэрэглэх ийм 19 тохиолдол байна. Эднэрийн бүгдийг цээжлэх нэ. За би энэ групп дээр тавьчихнаа. Групп чатан дээр чинь тавьчихсан сайн. Хийгээрээ. За одоо хизээ гэдэг хаана гэдэг утгаар. За хаана. Улсын нэрийн урд яах нь энэ утгаар байна нэ. Жишээ нь энэ трансфер Францад тий. Хотын нийтлэл бас энэ. За Улаанбаатар гэвэл юу гэх юм? Улаанбаатар. Энэ Улаанбаатар тий. За өөрийнхөө орчин тойронд амьдарч байгаа одоо Баянгол дүүрэгт Чингэлтэй дүүрэгт энэ төрөл энэ гэж бас хэлнэ. Энэ Чингэлтэй энэ Баянгол гэх. За эсвэл нэг битүү саам дотор одоо машин дотор автобусны дотор гэвэл дандаа in the bus, in the car гэдэг. За ийм 4 тохиолдолд энийг хэлнэ. Улсын нэрийн өмнө, хотын нэрийн өмнө за ямар дүүрэг, ямар сум, ямар аймагт энэ төрөл энийг хэлгэн. Тэгээд битүү орчин дотор машин, автобус дандаа энэ тийм ээ. За цааш нь одоо on гэдгийг хэрэглэдэг бол хааны on. За гудамжны нэр on байх нэ. On юу? Сайн байна уу? Сайн байна уу? За хичээл дээр явчаарэ. За on Columbus Street гэж юм те. За одоо тэгвэл зан газрын гудамжинд гэвэл юу гэж хэлэх вэ? On зан базарс нэ. За энэ avenue гэдэг нь модод гудамж эсвэл өргөн чөлөө гэсэн үг тийм ээ. Их тавны өргөн чөлөө юу гэж хэлэх нь вэ? Их тавны on их тавны avenue эсвэл on peace avenue тийм. За дараа нь ямар даргууд дээр вэ? Одоо ширээн дээр, шал дээр, зүлгэн дээр энэ төрөл дандаа байна тийм. On the floor хэрэг гэсэн үг. On the floor гэдэг нь floor гэдэг нь шал гэсэн үг тийм. Шалан дээр. Ширээн дээр гэж юу гэх вэ? Ширээн дээр on the table. За ямар нэгэн тээврийн хэрэгсэл
дотор одоо автобусанд машин онгоцонд гэвэл дандаа яг нь on a bus гэх нэг автобус. За одоо тэгвэл онгоцонд гэвэл юу? Онгоцын plane гэдэг зүйл онгоцонд гэвэл юу гэх вэ? Тэг. On a plane тийм ээ. За. Энэ таваас орсон юм чинь 25 тий. За 10 минут тоо. За одоо ямар нэгэн мэдээлэл хэрэгслэвэл одоо радиогоор, телевизээр, фэйсбүүкээр энэ төрөл дандаа он болно тий. Фэйсбүүкээр гэвэл on the Facebook. on the радиогоор гэвэл юу? On the radio. Телевизээр зурагтаар гэвэл юу? On the TV. On the TV. За гэсэн. За одоо этиг хэрэглэх хоёрхан хэлбэр байна тийм ээ. Энэ яг хаяг хэлвэл за дахиад нэг юм ороод ирлээ. За хаягийг хэлвэл одоо энэ State Street гудамжны 456 тоот гэвэл одоо этих нэ шүү дээ. 456 State Street гэдэг тийм ээ. Одоо дадгуур туулын 12 гэдэг туул гудамжны 12 тоотод гэвэл юу? 12-т тасал тавиад тэгээд уул стрит. Тэр тасал нь ийм гэсэн. За энэ яг тодорхой буудал модал дээр одоо онгоцны буудал байх хэд Чингис онгоцны буудал тий. Дараа нь өөр ямар онгоцны алдартай одоо Оросд гэхэд юу гэх Внуко онгоцны буудал гэдэг юм уу тий. Шерметов онгоцны буудал гэдэг. Тэр онгоцны буудлын газар орныхын нэрийг хэлсэн байвал эт гэж хаад хэл. Чингис хаан онгоцны буудал дээр юу гэх вэ? Чингис хаан гэдэг. Чингис хаан airport гэдэг нь шүү дээ. За тэгэхээр ингээд одоо энэ хизээ гэдэг энэ 19 тохиолдолд хаан гэдэг одоо энэ хэдийн 4 5 9 11 тохиолдол ингээд нийт 19 дээр 11 20 30 одоо энэ он хэрэглэгийн 30 хэлбэр байна шүү дээ тий. За цааш нь үргэлжлүүлээ. Эднэрийг хэрэглээрээ та нар гэртээ энэ одоо тэгээ цүгэн дотор гэвэл юу гэх in the bag тийм ээ. За жишээ нь бүгдийг бүрдүүлж энэ тэр монголоор саяны хэлсэн чинь монголоор нь тайлбарлсан байгаа шүү. За энийгээс слайдаа сайн. За дараа нь за гооч энтергээ байж дээ. За одоо жишээ нь оныг хэрэглэх тээврийн хэрэгслүүдийн зураг байж дээ. За одоо жишээ машинаар машинд энтергүүл юу хий. Car тий. За ambulance гэж түргэн тийм ээ түргний тэргээр гэж юу хөө. On the ambulance. Ингээд яг нь тий. За одоо нийтийн тохиолдол байж байна тийм ээ. За хан улдүргийн 3 дугаар хорны 10 дугаар оны 7 тоотд гэвэл одоо яг уу этгэл гэсэн шүү дээ. It's 7 dwelling house and таслал district 3 дугаар тий. Үгүй хороо гэдэг юм англи хэлээр байхгүй яг хороо тэгээд хан уул энэ бүгдийн жижигээс нь том байхлаар дандаа таслал тавь явчихна. Тэр таслууд нь дандаа юу ин гэсэн үг тийм ээ. Тэгээ хамгийн урд этигээ тавьж байгаа л эднэрээ жижигээс нь том руу таслал тавь явчихна. За өргөө кино театрт гэвэл юу хөө. Чи хаана өргөө синема. За намын ихтлгүүрт гэвэл юу хөө. Намын супермаркет. Peace Tower гэвэл
Эд песта. Гэсэн. Наран тулзах дээр юу гэх юм? Эд наран тоо. Маркет. За энэ слайдуудыг би тавьчихнаа. Тэгээ та яа шүү. За одоо бүгдээрээ яач. Өнөө шеэр зогсохгүй юм лээ. Рекорд зогсоно рекорд. Рекорд. За. Рекорд гэдэг болохгүй наа би. Шир Шеэр биш. Рекорд зогсон. Дотор юм уу? Тийм ээ. Тийм. За. Шүт стоп гэх юм уу пауз авах юм уу? Авчих.